Артузо үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгальмаа үнэн гүйдэл. 2-р хэсэг. Өрөөнд тасааранхуй гагцхүү зураг угааж буй хэвлэгчийн гэрлэл ажиллаж байгаа нь тэнд хэн нэгэн байгааг илтгэн. Сондөр хэвлэгдээд гарч байгаа зургнуудаа нямбаалан авчин байж тусгаалan байдсан ширээн дээр эгнүүлэн тавьсаар. Хэдий гэрэл асааж харахыг үзэж байгаа ч тэрээр яарсангүй. Сүүлийн зураг гаргахыг хүлээж байтал дор хаалгыг нь хэн нэгэн хүчтэй зөгөх дуулдаг шиг. Ангисэн ч хийж өсөн ажлаа өргсөнгүй. Ангарч ирэхийг нь хүлээж байгаа сая ширээн дээрээ тавиад хушуухан өмсөж байсан хоромчоо яваад дундаа тайлаад хаалга том монголууд үе өрөөнд ус гарan хурдан алгасаар хаалган дээр очин амьцгаагааг үнзгийн аван гаргаад хаалгаа тайлав. Сайн байна уу хадагтай сондоо, таны гэртээ байхгүй юм болов уу гэд явах гэж байлаа. Хэмээн анх түүнийг Монголд ирэхэд тосож байсан залуу зогсож байлаа. Өдрийн мэнд би унтаж байлаа. Тухайлдуулсан бол өршөөгөрөө би орж болох уу? Тэгэлдэ. Гэхдээ ямар нэг зүйл хэрэг болоо юу? Гүй зүгээр л энэгээр явах ажилтай болчоо таныг яаж байгаа бол гэдэл. Намайг энд байгааг мэдэж байсан хэрэг үү? Суугаач хэмээн ширээн дөрөв. Би таныг анх хүргэж ирсэн л дээ. Тийм штэ. Хэмээн сандар амандаа ботнод кофе аялан өгөв. Дүүл кофегоо оочингоо хэрхэн яриагаа агигаа бодон ойр зургийн юм ярин сууж байснаа шийдэв бололтой түүний хөдөлгөөн бүрийг ажин суугаад сондрын өдөөс харан хоолоогоо нэгэнтээ засаад. Хадагтай сондоо, үнэндээ би тантай нэг зүйлийг ярилцах хэрэгтэй гэж бодоод зорин ирлээ. Сонсож байна. Би англи хэлэндээ ойдов шиг сайн биш. Тэгэхдээ боломжийн ойлгох хэмжээнд ярьж чадах байх гэж бодож байна. Та миний яриаг таслалгүй сонсоод дараа нь ойлгоогүй зүйл байвал асуугаарай. Сондөр хариудан толгой охин ойдоос нь харан суув. Дүүл өргөжлүүлэн хаалга руу нэг хялам хийгээд зангаагаа цолон үсээ нэгэнтээ хэлгээд ярьж гэлв. Би ойдовтой багын найз, нэг байрны чулуугаар байлаж явсан тийм л найз. Дунд ангид байхад тэр ээжтэйгээ аавынхаа хонос Америк явахаар болсон тэгээд л сураг тасаасан. Сондөр энэ үрдэл ярьж байгаа тавчаар нь алдраа бололт мөрөө нэгэнтээ хавч нарийн тамиг нарийнхан гурван завсраа хин асаагаад. Тэгээд энэ бүхэн надад ямар хамаатай билээ? Эхнээс нь ярихгүй бол бүх зүйл утгагүй ойлгомжгүй болох байх гэж бодсон юм. За тэгвэл гол ярианд оръё. Ойдоо 20 жил ямар ч чимээгүй байж байгаад 2 жилийн өмнө гинтл нэг өдөр намайг олоод ирсэн. Үүндээ би эхлээд таниагүй удтал ярилцсны эцэст сайн нэг таньсан. Түүний яриагаар тэндээ боловсрал эзэмшээд одоо эх орондоо сууршин бизнесийн том хамтрагчтай болсон. Монгол тусаж таньж мэдэх хүн алга туслаач гээд. Би ч надад санал болгосон үнийн дүнг сонсоод ажлынхаа хажуугаар тогтмол биш болохоор боломжийн санагдаад хамтрахаар болсон. Бид ярилцаж байгаа зуучны бизнес эрхлэхээр шийдэн дөнгөж эхлээд байгаа мэн. Үүндээ бол манай байгууллага тийм том биш. Бас удаагүй. Энэ нь олон хүнд үйлчлээгүй туршлага баг гэсэн үг. Тэр офс бол чамд итгэл үнэмшил төрүүлэхээр хэдхэн цаг төрөөсөлж авсан байр. Бас тэнд байсан хүмүүс бүгд бид хоёрын найзууд. Үнийг сонсоод сандар хүлээгээрээ ингэхэд юу болоод байна? Харин ийм л юм болчихлоо. Уучлаарай. Би ч таныг хэд хоноод үзэх юмаа үзчихээд босчих байх гэж бодож байсан ч таны шаардлага болон одоо ингээд бараг сар болох гэж байгаа байдал чинь намайг энэнийг хэлхээс өөр аргагүй болголоо. Би танд хэрхэн итгэх вүлээ? Итгэх үг нь таны л хэрэг. Энэ байрлаж байгаа байшин чинь ойдын ганц өрөнгө. Өөр тэрэнд юу ч байхгүй.
Одоо өөрөө зочид буудлаар амьдарч байгаа. Бас таны хүссэн бүхнийг авах чинь манад бол багагүй хэмжээний мөнгө. Тэр бүхнийг ёстой яаж аргалж байгааг мэдэх юм алга. Нэг бол сурснараа залингаа л хийгээд явж байгаа биз. Та надаас яг юу хүсэж байгаа юм бэ? Хэмээн Сондор асуувал одоо л яг цаг нь хэмээн гаднаа хулаа өрөвдөж буй төв царай гаргаж байгаач. Дотроо бол инээд нь хүрэн. Би танд туслахад бэлэн байна. Та ойдогт хамтарч ажиллахаа боллоо гэдэл хэлж. Тэгээд хоёулаа хамтарч ажиллая. Тийм үү. Хэмээн Сондор компьютерээ зам хэлээд дахин нэг тамгацсан доогтой харцаар тавлан ширтэн утаага өдөөс нь үлээгээд багын найзаасаа орооч байгаа хүн надад үнэж туслаад явж чадна гэж юу? Та юу ярина вэ? Би таны хэлсэн бүхнийг үзэлдүүлэх бүрэн чадвар танилуд найз нөхөдгээд зөндөө хөрөөлөл байна. Бүр нийт үнийн дөнгөч ойд бас арай хямдаар санал болгож болох юм. Сондрын дэвчээр нь алдар бололтой талдаа орж байсан тамга дөлийн өдөөс няслаад зайл яг одоо манай гэрээс зайл хэмээн монголоор удаан үгнийг бүрээд зөн хэлээд нэг гараа ташаандаа аван нөгөө гараараа өөдрөө заавал ингэнчний санаагүй байсан дөл цачин болсноо. Хормын дэдий бие зэгцлэн хөрмөө нэгэнтэй гөвөөд судлаасаа босон. Хөө Монгол хэл сурсныг бодоход манад бүр суурьшихаар арай санаархаж байгаа юм ч үстэй. Хойноос ирээд хотонд ороод хойно миний гэх гээд байна. За яах вэ? Хожим хамаг байдгүй тэр хүнд алдчихсан гээд над дээр тостомж хүсээд ирэвдээ. Би тэр үед чинь яагаад ч тусалж чадахгүй гэдгээ одоо хэлчихье хэмээгээ тэднийгээс гарав. Дөлий гарсан дараа Сондор тайвширч чадахгүй наас сайшруулан өрөөнд дотроо бол дарагдан алхана. Тэр аманда ойд өвдөл хэмээн ээлжлэн шивнэн алгацаар сая хүлэн цоцоо бололтой буудан дээрээ сун хоёр хөлөө урагшчин. Буудингийнхаа арын дэрийг налан нүдэн анин сууж байтал гадаа нь машин ирэх доолдов. Ойдов дэлгүүрт гартаа цаас барин Сондрын загсан бүхнийг цоглуулан явхдаа түүнийг хин нэгэн дагаад байгааг анзаарсангүй. Касан дээр авсан бүхнээ бичүүлэн тэргээд өрн машиндаа аваачаар авчтал цочтол хин нэгэн түүний мөрийг алагдахад бараг л дуу алзчихсангүй. Эргэн харвал дөл байлаа. Йох, балаа юм чинь хүн айлгачих юм. Гэмтхэн гэлбэлцэн гэгчээр юундаа айсан юм. За сайн уу? Чи их нэртэй болоо юу? Ганцаараа хүн гэхэд дэндүү их хүнс байх чинь. Хэмээгээд энийгээд ойдовч юм даган энийгээд. Үгүй ээ, надад хүнтэй сох заавалах та. Тийм байх. Чи худлаа нуугаад нэрээ нөгөө адагтаа юу болсон? Бодсноо. Тэрний ил хүнсийг зөөгөөдгүйж байна. Хөөх, ингэж удах байсан юм уу? Ирээд бараг 3-7 хонцглоо. Харин тийм ээ. Чи тэгээд хамтран нэгэд байсан яасан? Бидний санал болгосон газруудаар явахгүй гээд Монгол улс орж байгаа гэлгүй газрын зураг харж байгаад л явуулаад байна да. Дээр алдаа таван богд үзэх болоо чамруу ярьтал чи өөрөө өөр ажил байна. Наа түгнэ одоо чи өөрөө мэдээгээ үздэй. Зүс бүр тийм дээр тоосноо. Чи ч тэгвэл борзоож байгаа юм байна да. Тэр үед би яагаад ч хойшлуулж болохгүй ажилтай байсан юм аа. Нэмээгээ тэр атаархсан өнгөр худлаа инегээд ингээд цаадах чинь нөгөө газараа байгаа юу? Тэмээ тэндэл байрлаж байгаа. Яасан? Зүгээр шахав. За би явлаа. Дараа тухтаа хуучлаа. Тэгээд нэр дөлөө чи миний нөгөө асуудлын талаар дарагдаад танилцуулсан уу? Дөл цааш эргэж байсны хормын дэдийн эгийг сэтгэн. Танилцуулсан. Нүнүү маргаашгүй дуудаж уулзна гэж байсан шүү. Уцаа биенээсээ битгий холдуулаарай да. Тэр мэдээж би ямар их хүлээж байгаа бэлээ. За баярлсан шүү хөө. Найз нь энэ хадагтайг явахаар нэг сайхан дайлж чамд хувь их чинь өгнө. Дөл ойдвол салан машиндаа туусан ч хөдөлсөнгүй. Ойдвыг ажин байтал уцаа гарган ярьснаа толгой дахин бугуун цагаа харснаа машина асаагаад дөл баттан дээргээд ойдв дээр боцсон очиад. Найз нь тослох уу? Хөдлөгтөл чамайг хараад чадсангүй. Ашгүй минь. Сайн санаагаараа гэж энд сая над руу ярьлаа. Яг одоо 10 минутын дараа ирээд уулзаж амжихгүй гэж нарийн бичгэн ярьж байна. Зөөс чи чигээр үнэхээр азод чин гэжээ. Харин одоо
нэг тэгэх болсон байлгүй дээ. За болчихлоо. Би яарад байна. Окей, чи амжих юм уу? Харин дөвжил хэр байгаа бол огонч эндээс урдуур шууд авчих бол амжихал байх. Жаахан хоцроод очиж магад гэсэн л дээ. Тэгдэг бошоохон уулзаад ах гэж байгаа дээр нь уулзаад ав. Манай хүн чинь олон ааштай. Дүүл машинтай боцон суугаад нарийн бичгээр залган. Миний хэлсэн хүн одоо очиж байгаа. Чи яваад очихоор нь дарга яаралдаа уулзалттай болоод гараад явчихлаа. Таны хүлээж байж чадахгүй гэсэн гээд аятайхан хэлээд наана байлгаж байгаарай. Би явуулах болохоор хэлье. Тэр үед дарга ярьж байна. Өнөөдөр амжихгүй болчихлоо. Эргээд яригээд явуулчих нь биз. Ойлгов уу? Дүүлийн хүү ярьж чадаа жолоогоо эргүүлэн сандрын буудалсан газар руу давхлаа. Сандар ярамгүй басан эргэлзэж байснаа сонгоор ойдны машин байхыг хараад хаалгаад айллаа. Ойд угаартаа дор дүүрэн юм барьчихсан. Хүнд байна шүү. Хэмээн ганцаараа ярьсаа гутлаа хам тайлан шидээд авчирсан зүйлсээ дааж хитэн галдгооны тавир дээр тавиад сая нэгэн сандал дээр сон. Өөртөө хүүтэн ус ширээн дээрээс аяглан уув. Сандар дүүнийг анхудаа харж байгаа мэт чимээгүй ажиглан суусаар. Ойд харин энэ бүгнийг анзаарсангүй. Сандар инхүү сууж яснаа гинэ. Ойдвоо хэмээн монголоор дуудвал ойдвоо гайхан юм харснаа мансай талинэ. Хөөх, чи сая яг монгол хүн шиг цэвэрхэн дудлаа. Би бүр юу хэлээ гэж зочлоо. Яа, би шаваа багш юм а. Хэмээн дахиад л ганцаараа инээд алдвал Сандар өргөжлөлөн. Ойдвоо, чи англи хэлийг хаана ингэж төгс орсон бэ? Яасан, гинэт нөтэ барьсаад байна уу та? Ингэснэ дахиад л ганцаараа инээд алдан. Үндэ би Америкт багасаа амьдэрсэн л да. Тэгээд л юм. Чи гэр бүлгүй байгаа те. Гэр бүлтэй болох завгүй л явна. Яасан? Ягаад гэнэ энэ бүхнийг асуугаад өглөө. Зүгээр л та хэтэрхий их цаг зацалаад байгаар чинь тэгэж бодсон. Маргааш хойлоо үлдсэн газар руугаа явна. Тэгэхээр өнөөдөр сайхан амарцгаая та. Болж байна. Би таны мэдэлд байгаа. Би маргааш хэдэн цагт ирэх. Чи яваад маргаашийн хувцсыг аваад хүрээ дээр хойлоо нэг сайхан ууй. Би ч маргааш очиж үзээ. Тэгээд л удахгүй буцах байх. Хүү, бүр тийм болчихсон уу? Би ч харих юу байх вэ? Машины ард бүгд яваа. Окей, тэгвэл би дээр ажиллаад дуусгаад буугаад ирээ. Чи явах юмд яваад ир. Тэгээд надад нэг сайхан монгол хоол аягээд өг. Ёстой дог. Тийм. Надад битгий саадуулаарай. Би өөрөө ажиллаад дуусчихад буугаад ирэх болохоор ингээд л ойдоо инээмсэглэн баруун гарынхан эрхий хуруу 7-2 хоёрыг дугар хэлбэртэй болгон окей хэмээн толгойд өгөөд үлдээв. Сондөр дээр гарын зураг угааж байсан өрөөндөө орон алгаа дотроосоо төвжин сайн нэг гэрлээ асав. Ширээн дээгүүр дэлгэд тавьсан зургуудаа эхнээс нь нэг үрчлэн нэхүр үзэн сон. Байгалийн үзэсгэлэн цодон газрын зургнуудаа нэг ялган өөрөөс нь өөр хинж мэдгүй дүүхэн өдөр музейн зургнуудаа нэг ялган бургтын зургнуудыг нь бас тусад нь ялган ангилж байв. Ялгад дуусаад доошоо өөртөө кофе шинаж ухаар бодол ойдоо харагдсангүй. Авчирсан хүнсээ бүгдийг нь ялган байдаг газруудад нь хийгээд тэр аваа сайхан цэвэлсэн байхыг хараад сэтгэл хангалуун нэмсгэлэн кофенд шутасан тул аягандаа игээд дээш гарав. Тэрээр ажлынхаа шүүгнээс томролдог жишээл гарган бургтын зэргийг нэг үрчлэн наривчлан үзэж өөртөө байгаа бургтын тайлбартай намайг дэлгэн тулган уншиж судлан өмнө дэлгээ тавьсан дэвтэр дээрээ нэгийг бичин тэмдэгдэж авснаа номон дээрээ тодруулагчаар тодотхон ялган цоон. Хаалгыг зөөлхөн тогшоод сая толгой өргөн нүдний шилээ аван биеийн жилээ гарган санаагаад хананд байрлуулсан цэпэ онгоолгон дэвтэр тэмдэглэлээ даалдгийн цоочлоод очиж байтал ойдоо гартаа цар түүн дээр кофе жигнэмэг тавьчихсан энэмсэлэн. Хатагтай та кофегоо тийм их ажилтай байгаа юм уу? Би туслах уу? Баярлалаа. Хэрэггүй дээ. Би угаасан зургуудаа үзэж сонирхсоор. Ингээд би чамайг битгий саадуулаарай гэсэн байхаа. Уг нь тэгсэн л дээ. Тэгтээ өнөөдөр хоёулаа сайхан амрыг гэж хэлчгээд дэлгүүр явж ирээд хоол хийлээ. Гэрээ цэвэрлээ бараг л 4-5 цаг болчиход байхад
Таны чинь ямар ч шимээгүй байгаад харж санаа зовоод бас хоол гарах болчихлоо. Аха, тэгж удсан хэрэг үү? Би гэрлүү холбогдоод удчихлаа. За. Тэгвэл би дор хүлээж бай. Дуусгачлаа. Сая чамайг хаалга тогшгоор чинь. За бооцгаая. Сондоо ойдов хоёр энэ удаа яг л нэг гэрийн хоёр шиг хоолны ширээний хоёр талцсан хооллож байв. Ойдов энэ удаад үнэхээр сэтгэл гаргасан харагдаж байлаа. Хоолны ширээ магад өмнө нь хизээж ингэж засагдаж үзээгүй байх. Ширээний голд амт цэцгийн баглаа алаглан түүний хажууд роял виски мөс ундаа ус зэрэг зэрэгцүүлэн тавьж мөн гүзээлцэн усан озон тос бүртэй жижиг давган тавлаж ширээний хоёр талд тав сэрэ тавьсан харагдана. Сондор энэ бүхнийг харан өөрийн ирэхгүй дуу алдан. Хөөх ямар гоё юм бэ? Таалагдж байна уу? Мэдээж тэгэлгүй яах вэ? Болж тэ их бодсон шүү. Чи дөнгөж сая яг жаахан охин шиг байлаа. Энэ сондоо чиний үнэн төрөх үсттэй. Үүнийг сонсоод сондор балмагдан. Ингэн гэж бодоогүй. Энэ нэгцэлд ийм гинтийн том юм араад баярлахгүй юм битэ байна гэж юу? Хэмээгээд царайгаа төв болон ширээний ярд очин суух гэдэл ойдов инэн сэглэн суудлыг нь холдуулан түүнийг суулгаад цааш иргэн хоолой гарган уур савсуулсаар тавлан барьж ирэн ширээн дээрээ тавиад. За, манай үндэсний хоол бууз гэдэг юм. Уурыг нь жаахан дарагдахаар нь идээрээ. Энэ цоо, кетчуп, кимчи өөр ямар хольж идэх юм авахаа үнэндээ мэдсэнгүй. Уучлаарай. Сондор хариу дуусангүй буузнаас нэг хэрхийг аван өмнөө байгаа тавган дээрээ тавиад нэг гартаа худаг нөгөө гартаа сэрэ барин зүсэг гэдэл ойдов. Сондоо хатагтай бууцыг ингэж иддэг юм. Хэмээгээд гараараа барин нэг хазан шүүсийг саран угаад бүтнээр нь аманда хийв. Сондор түүнийг хараад яран гутгаараа буузаа зөсвөл шүүсэн тавгаар нь цацрахад селфитиг аван цэвэрлээд багхныг аван амандаагийн амталж үзв. Ойдов харин түүний энэ байдлыг хараад. Сондоо чи Монгол хоол идэж үзмээр байна гэвэцтэй. Хоол олон төрөл байдаг шиг идэхэд бас өөр өөрийн учиртай байдаг. Энэ хоолыг чи ингэж утгаар зүсэж мах хурлыг нь ялгаж идээд амтыг нь мэдрэхгүй. Нэг удаа ч гэсэн хэзээ ч хийж үзэж байгаагүй юм а. Хийлтэй. Миний хажууд хоолыг гараараа барьж идлээгээд чи бүдүүлэг юм уу дор дэмэгтэй болчихгүй. Альвэ үзэлтэй. Тэгж байж л чи жинхэнэ амтыг нь мэдэрнэ. Сондор хэсэг тэнгэлцэж байгаад ойдын хэлснээр гартай барин хацвал хуруугийн даган шүлэн урцгад урд өмнө хэзээ мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг мэдэрхэн тэр ойдов шалгаад ашин өөрөө мөн нэгийг аван өмхөөд вискигээ задлан бэлдээд тавьсан жүнзэндээ мөснөөсөө акуунхийн хундганлан бариад. За төлөө хэмээн энэсэн чигтээ өргөвөл сондор жамаа арчин нэмцгэлээд. Төлөө хэмээн мөн өргөлөө. Орой болж нэлийн хасамдсан хоёр зочны өрөөнийхэн буудаг налан зэрэгцэн сум ярилцаа. Ойдов вискинээс хин сандарт бариад. Сондоо ингээд чи хин юм бэ? Сондоо нэрийг чинь хин асуусан юм. Чи яг яах гэж Монголд ирсэн юм бэ? Аялах гэж. Бишээ яг ямар зорилгоор ирээд ингээд удаад байгаа юм бэ? Ингээд байхад бас яагаад заавал монгол хэл сурах гээд байгаа юм? Бас яагаад мөнгөө димий шавуу зүйлд өрөөд байгаа юм? Чиний ер нь зорилго чинь юу юм? Чи ер нь яг хин юм бэ? Нэг бол чи өгшин баян нөхөртэй. Түүнээсээ удаа юм уу? Хашраах гээд мөнгөөр нь туйлж яваа хэрэггүй. Чи ийм хөрөн ураах хэмжээний насны хүн биш. Өглөж авсан байлаа гэхэд чиний байгаа байдал чинь удагдсан чамаас Монгол дүр ажиглагдаад байх юм. Үүнийг сонсоод сондор вискинээс шимэн тамиг асаагаад. Чиний гайх чинь зөвөө. Би өв залгамжлагч биш. Хөгшин баян нөхрийнхөө хөрөнгөөр туйлж яваач нэгэн биш. Би нутагтай боломжийн ажил хийдэг. Өөрийгөө амрааж яваа минь. Монгол хэл сурах Монгол төрхийн хувьд бол би нариндаа бол Монгол цустай. Манай ээж залуудаа танаа оронд яагаад ч юм эрэх болж тэгж байхдаа нэг залуутай дотно харьцаатай болсон гэсэн. Харин явахдаа намайг олсон гэсэн. Үүндээ би төрсөн аваагаа бас хайж байгаа юм л да.
Тэгж л таарна. Заавал нэг учир байх хэвээр би бүр гайхаад байсан юм аа. За амарцгаая та маргааш өдөө явна. Тэгээ би энд ингээд л унтчихна. Цаанаас болдгоо. Сондөр болсон дээш гараад хэсэг байсныг ч байгаа дөрөвнөөс нэгийг аван ойдыг хужих уучлага барин чимээ гарахгүй гэж юм боо. Ойдыг тасарсан бололтой сууж байсан газраа дээш харан хоёр гараа алдлаад чангаар хөрхөн унтна. Сондөр дээрээс нь хужлага уучхад сэрсэнгүй. Гараас нь атгасан ч сэрсэнгүй. Сондөр харин энэ хооронд амжуулан 3 1 бүрийг нь хийг авчирсан төгөөр амжиндөө даран уншуулж амжав.